Төслийн захиалагч, байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим, төслийг боловсруулагч, Дэлгүүн болтгийг дэлхийд, барилгын зураг төслийн ээлжшил компани, Дэлхийн мянганы сууд хүн их эзэн Чингис хаан аялал жуулчлалын цогцлборын зураг төсөл, Дэлхийн мянганы сууд хүн их эзэн Чингис хаан шүтээний өргөө. Шүтээний байгууламжинд бүхэлдээ Монголын нууц товчоонд бичигдсэн түүхэн хүмүүсийн гавьяа, тухайн үеийн үйл явдлыг бодитоор мэдрэхэд зориулагдсан байна. Мянганы сууд их эзэн Чингис хаан шүтээний байгууламж нь нүүж яваа номон хөсөг, хаяагаас өгсөн өргөө ба шүтээний байгууламжийн хамгийн дээд талаас алсыг дуранд хаар төлөвлөгдсөн. Дээрээс харахад тэнгэрийн мэлмэд ном сумыг дүрсэлсэн байгаа нь холч мэрэгэн ухаан мохошгүй зоргийг илтгэсэн болно. Ном сум мэд том жижиг дөрвөн хаалгаар орлон өмнө зүүн баруун талын мэдээллийн отгуудаас шүтээний өргөө үзэр үйлчилгээний мэдээлэлтэй танилцж өөрийн сонирхсон өргөн зочлог хэргийн гэргийг авч нэвтэрснээр 13 дугаар зууны түүхэн цаг үеийн хугацаагаар аялж их эзэн Чингис хаанд хүндэтгэл үзүүлэн Монголын нууц товчооны нууцад нэвтрэх боломж нээгнэ. Мянганы сууд хүн их эзэн Чингис хааныг дэлхийн бөмбөрцөгт 9 шар гахтыг тойруулан Монголын эзэнт хүрний газрын зураг дээр батцагсаж, баруун гараа өргөн тэнгэртэй харьцаж, зүүн гартаа зүрхэн тушаа их Монгол улсын төрийн тамга барьж, ууж болон дээлийг нь салхисүрэн зогсож байгаагаар төсөлсөн. Уг баримлын дэлхийн бөмбөрцөг нь зэвэрлэггүй гангаар хийгдэх бөгөөд газрын зураг нь автан шармалаар хийгдснээр бусдаасан ялагдах онцлогтой. Дэлхийн бөмбөрцөг дээр батцагсаж байгааг төсөлсөн нь хизээч шантаршгүй эрэмгий зоригтой бэлтгэж байна. Баруун гараа өргөж байгаа нь альва их үйл хэрэгэн бүтээхийн өмнө бясалгаж, тэнгэртэй харьцаж, хувь заяагаан даатгдаг байсныг илтгэж байгаа юм. Дээд нь салхисүрэн зогсож байгаагаар дүрслэгдсэн саруул ухаан өөжүү бодлыг илтгэнэ. Шүтээний өргөө нь 7 давхар бөгөөд давхар бүр Чингис хааны дээд өвгөөс эхлэн түүхэнд мэрэгэн ухаантай хяад орчин овгийн хүмүүсийн нэрээр нэрлэгдсэн танхимтай байна. 1-р давхар шүтээний өргөний танилцуулах танхим 2000 м2 талбайтай 300 хүний багтаамжтай. 2-р давхар Бүрдчон Гоморлын танхим 1940 м2 талбайтай 1 дор 300 хүн хүлээн авах хүчин чадалтай. 3-р давхар Бодончор болдын танхим 1590 м2 талбайтай 1 дор 250 хүн хүлээн авах хүчин чадалтай. 4-р давхар Барим Ширато Хабич Баатар танхим 1255 м2 талбайтай 1 дор 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. 5-р давхар Бартан Баатрын танхим 730 м2 талбайтай 1 дор 120 хүн хүлээн авах хүчин чадалтай. 4-р давхар Исүхэ Баатрын танхим 408 м2 талбайтай 1 дор 68 хүн хүлээн авах хүчин чадалтай. 7-р давхар Мянганы сууд их эзэн Чингис хаан шүтээний танхим 270 м2 талбайтай 1 дор 45 хүн хүлээн авах хүчин чадалтай. Шүтээний төв өргөө 1 дор 1300 хүлээн авах хүчин чадалтай. Зүүн талд төрийн 4 хатны отгийг байршуулжээ. Бүрд хатны отог, Есүгэн хатны отог, Есүй хатны отог, Хулан хатны отог. Отог бүр 250 м2 талбайтай 1 дор 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тэмүжний багнаас миний байгууламж. Баруун талд Чингис хааны амийг аварсан түүхэн хүмүүсийн 4 отгийг байршуулсан юм. Сорхон шарын отог, Зэлэн Баатрын отог, Хишлэг Баада хоёрын отог, Хуаагчин эмгний отог. Тэмүжин Жамх хоёр нь 3 та анд барилдсан түүхэн үйл явдлыг 13 дугаар зууны угсаатны зүйн судалгаан дээр үндэслэгдэж хийгдсэн бөгөөд өвөл цагийг дүрсэлснэрийн онцлогтой. Чингис хаан хөшөөний доод талын байгууламж нь Тэмүжний баг насны түүхэн үйл явдлыг харуулсан үзүүрийн газар байх юм. Уг байгууламжийн гадна талын хээний Тэмүжин хамгаалсан тэнгэрийн дохиог Монголын нууц товчооны 80 дугаар зүйлд тайчуудаас зүгтааж шугуй дотор 3 хонож одоо харъя гэж морой хөдөлж яваад мориноос имэйлэн мултран өнөв. Олон мултарч болох гэвч хөмөлдрэг яахан мултран тэнгэр ятгаж байгаа болов гэж бас 3 хоног хүлээг хэмээснийг үндслэн олон жирэмний сүлжмэл хээг илэрхийлсэн болно. Шүтээний байгууламж нь 13 дугаар зууны нүүж яваа ном сумын хөсөг хэлбэртэй бөгөөд үндэсний болон орчин үеийн модерн загварыг хослуулснараа онцлогтой. Байгууламжийн агуулга нь Монгол хэмээх тулгар төр эрдний өвөг дээдсээс өнөө хүртэл гал холомт бадарч байгааг бэлэгдэн тулг хэлбэртэй бүтээж. Дээр нь Монголын эзэнт хүрний газрын зурган дээр дөрвөн бэрх буулгасан нь их эзэн хаан дэлхийн талыг нэгтгэсэн агуу сүр хүчийг илтгэж байгаа бөгөөд дэлхийн эв нэгдлийг илэрхийлсэн утгатай байгууламж юм. Добуу мэрэгэн Алангуй хатны улжирлын өргөө нь Монгол эмэгтэй сайлын бүслүүрт болдог хэлбэртэй. Өргөө нь баруун зүүн 2 жигүүртэй, баруун талд хүргэний талын 3 утга, зүүн талд бэрийн талын 3 утга байхаар төлөвлөсөн. Добуу мэрэгэн Алангуй хатны баримлан 4 хэсгээс бүтсэн бөгөөд цугтаан зураг авах боломжийг бүрдүүлж өгснөөр шууд амьд харилцаа үүсгэж байгаа мэт сэтгэл төрүүлж тухайн цаг үед очсон юм шиг мэдрэмжийг танд өгөх болно. Монголд анх удаа түүхэн баримл хүн хоёрын харьцааг энхүү тодтогч өгснөөр онцлог бүтээл болж байна. Өхөр тэрэгэн нүүдлийн зочид буудлын өхөр тэрэгэн дээр гэр байрлуулж
түүхэн холбогдолтой дохижуулсан байна. Зочид буудал нүүдлийн байдлаар ажиллана. Хүн төрөлхтний нүүдлийн соёл бол Монголын соёл юм а гэдгийг энд харуулахыг зорьсон билээ. Нүүдлийн зочид буудал нь гიშгтнүүдээр хүрээлүүлэн хазаргаа огтоор сүн төшүүлж, их хаан мэт тухлах боломжийг бүрдүүлэн зөвхөн хаан багц үйлчилгээг үзүүлэх зориулалттай өндөр зэрэглэлийн тусгай үйлчлүүлэгчдийг хүлээн авах өгөх тэрэгэн нүүдлийн миний зочид буудал юм а. Монголын эзэн түр музей нь их эзэн Чингис хааны алдан үргэхний дэлхийг нэгтгэсэн агуу түүх болон Монголын улс товчооны зүйл бүрийн түүхэн үйл явдлыг тухайн цаг үед очсон мэт мэдрэмжийг төрүүлэх үе зүдмөртэй байх бөгөөд Монгол үндэсний ёс заншил, өв уламжлалыг олон улсад сурчлах гол байгууламж юм а. Цагаан шонхор задгаа театрын тайзны баримт. Хүндэтгэлийн шонхор шувууг тайз болгон залж байгаагаар нь давуу талтай. Баримт нь зэвэрдгүй гангаар хийгдэх бөгөөд сонжин болдог цогцлбортой дүйцгүүц материалтай эрэмгийн дайчин шонхор шувууг төрсөлсөн. Олон улсын фестивал Монголд зохион байгуулалт төвшнийг бүрдүүлсэн асар том байгууламж бүхий тайз юм а. Мөргөлийн сүм. Мөргөлийн сүм нь урдс гэрийн хэлбэртэй хаяа нь Монгол гэрийн хийцээ санаа авсан болно. Гадна талдаа тамга дүрснийг олоор харуулсан нь эв нэгдийг бэлэгдэнэ. Зөвхөн Монгол гэхэд Хинтээ аймгийн Аршин хаднаас 250 гаруй тамганы дүрс олдсон байдаг. Дэлхийд одоогоор ийм олноор тамганы дүрс олдоогүй байна. Чингис хааны үеийн уламжлалт чөтлөгийн зан үйлийг тодорхой харуулсан өргөнд аялагч жуулчид мөргөл үйлчлэхэд зориулагдав. Мөргөлийн сүмийн байгууламж нь 9 м өндөр 158 м квадрат талбайтай 25 хүний багтаамжтай байхаар төлөвлөгдсөн. Дэлгүүн болдог Нисхэн гусны буудан. Дэлгүүн болдог Нисхэн гусны буудан нь далавчаан дэлгэсэн цагаан шонхор шувуунаас санаа авсан. Хятадчин овог цагаан шонхор он 9 хөт цагаан дуг хар сүттэй хөхтөнгөрийг шүтэн болгодог байжээ. Нисхэн гусны буудан нь ардалаасан агсан ном сум цагуултай. Ном нь муу муухай зүйлээс хамгаалж явахыг бэлэгдсэн. Дэлхийн анхны дипломат паспорт буюу гэргээг урд талд нь байрлуулснараа онгон дагшин байгал эд түүхийн жимээр аялах эрхийг олгож байгаа юм а. Нисхэн гусны буудан нь 4200 м квадрат талбайтай. Нэгдүгээр 700 хүн хүлээн авах чадaltaй байхаар төлөвлөгдсөн олон улсын жишгт нийцсэн зорчигчдын 5 дуг аюулгүй байдлыг бүрэн хангасан байна. Онгоцны буудлын гадна талбай ногоон байгууламж бүхий автомашины зогсоолт дохиогч самбагтай стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдсөн.